Төв аймгийн Баян Жаргалан сумын 3 дугаар багийн малчин Баян дүүрэн нутгийнхаа Тосон Боржгон гэдэг байгалийн сайханд нөмөрлсөн нутагт үйлжиж байна. Энэ нутагт эдний 2800 гаруй мал үйлжиж байна. Хэдийгээр ихэнх нутгаар зуд нүүрлэж хүндхэн үйлжиж байгаа ч Тосон Боржгонд үйлжөө сайхан мал тогтун тарга твэрэг сайн онд минд орж байна. Зэрэг зөв зүйтэй ашиглах хамгийн чухалтай мал маллахад. Зэрэг зөв зүйтэй ашиглах хэрэгтэй. Нутгаа зөв сонгож буух хэрэгтэй. Өвлж нутгаа намар эртнээс тооцоолоод бэлдээд. Тэгээд өвл бухад алцахгүй. Баян дүүрэн удам залгсан малчин, түүний эцэг Монгол Улсын гавьяат малчин Эренцэн Доржум, сар шинийн өмнөхөн хотондоо Монгол Улсын ерхий сайд сайхан бэлэг, хүнсүдэ аж ахуйн сайд Бурмаа нарыг зочлон өгцөн нь энэ малчин өрхийн хувьд хувь тавилан гэж бэлгшээж байна. Тэд түүний хүү болон Бэрд улсын сайн малчин цол хүртэхээр айлчлан ирсэн нь энэ байв. За удам загсан малчин болсон би хувьяасаа их баярлж байна. Энэ бол одоо нутгийн минь зон олны минь хүч төр засгийн минь хүний сайхан үнэлж харж байдгийн одоо ачаага би авах гэж бодож байна. Ирж буй бичин жилиг угтаж 21 аймаг нийслэлээс нийт 118 малчин улсын сайн малчнаар 3 иргэн нэг хоршоо улсын тэргүүний фермерээр шалгарчээ. 2015 онд мал сүргийн тоо 56 саяд хүрсэн бол 9 жил дараалан буурч байсан малчин өрхийн тоо сүүлийн 2 жилд дараалан өсч энэ жил 153 мянга болсон ололттой байна. Тиймээс улсын сайн малчин цолтонгуудын тоог нэмэгдүүлсэн нь зөвхөн өрхийн тэргүүнээр зогсохгүй хамтын хөдөлмөр учраас гэргийд нь давхар олгогддог болоод байна. Төр засаг одоо малчин бидний хөдөлмөрийг үнэлж ингээд одоо бид хоёр ч адилхан л эрх тэгш ажиллаж хөдөлмөрлж байгаа. Хэдэн малынхаа араас хоёулаа сугал явж байгаа. Тийм болохоор зэрэг ингээд ижил одоо анхны ингэж сайн малчны цол тэмдэг авч байгаа маш их баяртай байгаа. За манай аймаг бол мал сүргийнхаа тоогоор улсдаа эхний 3-т явдаг аймаг. За өнгөрсөн 2010 тооныхаа мал сүргийнхаа тоогоор бид улсдаа 3-т орсон. За нийтдээ 458 мянган тоотлого мал тоолуулж улсдаа 5 төрлөөр өсгөж Эрдэнэт мал сүргийнхаа тоогоор улсад 3-т орсон. За Адуун сүргийнхаа тоогоор бид улсдаа тэргүүлдэг юм аймаг. Тэгээд одоо өнөөдөр энэ сайхан өдөр Төв аймгаас нийтдээ 8 улсын сайн малчин төрж байна. Сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын засгийн газар малчдын зээлийн хүүг бууруулсан нь малчдад дуулгах бас нэгэн баяртай мэдээ юм а. Жилийн 29.5% хүүтэй байсан малчны зээлийн хүү 18% болж Төрийн банкны 17,500 гаруй зээлийг 18%-д шилжүүлээд байна. Тэгээд энэ ажил маань цаашдаа ч бас үргэлжлэнэ. 3 сарын 15-наас энэ бүх одоо мал эмнэлгийнхаа хийх ёстой бүх ажлуудаа хийсэн малчтад, дээрэс нь эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлсөн малчтаа, дээрэс нь малчны данстай Төрийн банкн дээр бүртгэлтэй энэ малчтынхаа авах зээлийг нь бас 10% руу хүргэнэ. Тэгээд энэ зүгээр нэг зээлийн хүүгээр хөөцөлж байгаа хэлбэр биш. Ер нь бол том бодлогын өөрчлөлт. Энэ жил бол одоо цаг хатуур нь маш хүнд өвөл болно гэж ярьж байсан болохоор зэрэг малдаа одоо маш их өс тийжээд бэлдсэн. Тэрэндээ Төрийн банкнаас зээл тусламж авч бэлдсэн байгаа. Тэгээ тэрийг одоо малдаал зориулж ашиглаж байна. Гарч байгаа энэ сайхан жилдээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан сар шиндээ сайхан шинэлээд гарч байгаа энэ бичин жилдээ бүгдээрээ хамтарсан нэг зорилгын төлөө энэ дэлхийн улс орнуудад эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ялангуяа энэ газрын тос түүхийн эдийн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг унж байгаа энэ нөхцөлд эдийн засгаа уламж холонгоруулж зөвхөн уул уурхай биш, тэгээ мал аж ахуй, хөдөө аж ахуй, бусад салбартаа бид нар бас эдийн засгаа солонгоруулж энэ эдийн засгаа өөдөн татах чиглэлээр хамтдаа бүгдээрээ зөвтгцгээе гэж ингэж хэлхийг хүсэж байгаа. Тэгээ та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрээ малчны хотгонд төрлийн дуу цангинж эхэлж байна. Одоо ингээд араас нь бас бүтээн байгуулалтын том удирдал эхэлнэ. Тэгээ бид нар энэ бүх ажлуудынхаа ард гарнаа. За.